Тэг яг хөө дийлийнх нь бол газрын асуудал ер нь байнга л явж идэг. Яавал үрж аварж байгаа яах вэ? Ихлэ багийн урлаар орох юм уу, орохгүй юм уу? Яаж авах вэ ингээл. Яг гэвэл одоо нэг мал их өссөнтэй холбогдуулаад малчин өрхийн нөгөө мал өсөөд газар нутгийн бага болсон шээс энэ асуудлыг гарч байгаа байхгүй. Хөдөө орон нутагт болохоор нөгөө бэлчээрийн асуудлууд тий хадлан бордоо одоо үлжөө хавржаа тий тэр талын асуудлууд их гарнаа манай хөдөөний малчтад бол маргаан тий голцоо тийм маргаанууд асуудлууд гарна. Газар бэлчээрийн талаар бэлчээр ашиглалтын талаар нэгдсэн одоо юм хуультай болол их зүгээр юм гэж бодогдсон. Одоо нэг журам батлаа тий одоо хинтээ ангийнхаа чиглэлээ. Тэгвэл тэр хүмүүс маань маргалдаангүйгээр асуудлыг сайн шийдвэрлэх боломжтой болоо гэсэн дүгнэлтэнд бас өөрсөн байгаа.